байцгаана уу Мичимо чанал байна. Би угаасаа удаан хугацаанд та бүхэнтэйгээ уулзаагүй. Бараг 5 6 сар, бараг жил болчихсон. Тэгээд би одоо иргэн ирлээ. Би ингэж бодсон байхгүй юу? Уг ингэ бичлэгийнхээ чанарыг бүр амар сайжруулад камер аваад тэгээд бүр амар лаг бичлэгтэй. Ер нь ингэ цаашдаа лаг бичлэг хий гэж бодож байсан. Энд чинь харин тэр жоохон хойшлогдоод тэгээд би тэрний оронд шууд бичлэгүүдээ зүгээр итгэвтэйгээр чадлаараа оруулъя гэж бодлоо. Та бүхэн намайг сансан биз? Бичлэг эхлэхээс өмнө та бүхэн лайк, subscribe дараарай. Би өнөөдөр болохоор шууд хар бараг аимшиг анимашнаар эхлэх байгаа. Та нар энийг өөр дүмнэ үзэж байгаагүй дээ. Ер нь бага насны хүүхдүүд үзээд дэмий гэж бодож байна. Where did dogs go to die? Энэ нь болохоор анх 2012 онд гарч исэн Америкийн насанд хүрэгчдэд зориулсан Rally's антрополог төрлийн анимашн байгаа. Антрополог гэхэр чинь 3 түүхээс энийг болохоор найруулагчаар нь Jimmy Screamer Clouds буюу James Screamer гэдэг хүн хийсэн. Энд найруулагч нь болохоор энэ анимашныхаа бүх юмыг хийсэн байгаа. Тэгэд ямар ч анимашны туршлагагүй байхдаа шууд ч нөгөө ахлах сургуулаа төгсөө шууд анимашн салбар руу ороод өөрөө ер нь бие дааж хийсэн гэсэн үг. Тэгээд ер нь энэ анимашн амар муу, тэгээд амар аимшиг зурагтай. Ер нь аимшиг дүрс хүчирхийлэлтэй. Дуу оруулалт хогно биш. IMDb дээр 3.9 үнэлгээтэй. Тэгээ энэ ерөнхийдөө аюу муу гэсэн үг. Тэгээ би ер нь энийг үзсэн заяа. Үзээд бараг траумад орсон. Энэ анимашн disturbing гэдэг үгэл яг тохино. Үзвэл та нар харамсна. Гэтэ би бодсон заяа. Энэ анимашны ер нь үйл явдлыг нь хальт товч одоо та нар тайлбарж өгнө. Эхний chapter нь болохоор Хүртсэн сүү гэдэг нэртэй. Гол дүрийн хүүхдийг нэг Томи гэдэг. Ер нь ингээд Томигийн ээжийнх нь аавынх нь дуу оруулалт амар муухай. Амар нэлээ муу. Тэгээд ингээд Томи гэдэг хүүхд байгаа. Энэ хүүхд нь болохоор ингээд эцэг ихэнд нэлээ бүтэхгүй юм муу гэр бүл. Ээж нь жирэмсэн байдаг. Томи сургууль руугаа явцсандаа нэг лабигээд харамжийн ярьдаг нохотод харна. Та нар энэ нохоос жилдээ ороод энэ нохоо ер нь энэ анимашны гол дүр хамгийн муу талын дүр гэхэд болно. Энэ нохооны хоолойнд амар зэвэг. Ясгаад Томи гэдэгтэй амар. Энэ сонин нохоотой хоолой ингээд Томи дээр очдөг заяа. Тэгээд Томи дээр очиж танилцаад таны ээж чинь жирэмсэн юм ээ те. Тэгээд таны ээж чинь хөхний сүн тохирцсон байна. Тийм учраас ер нь чи дүүг аалах ёстой мостой гэдэг тийм утгатай бэлдэхгүй юу Томид нөгөө нэг лабиг амь. Тэгээд тэр нэг хүүхдийн хөхний сүн гаргаж байгаа хэсэг нь амар сонин юу гэх хүүхчиг бишимшиг хэсэг байдаг байхгүй юу. Тэгээд Томи чинь ээжигээ алж чадахгүй штэ гэсэн чинь нөгөө хоноо би танахраа явъя. Ээж чинь мараг өмнөөс чинь алж өгье мүү гээд нөгөөтг чинь гэлүүн дагаад байгаа штэ. Нөгөө жинхэнэ аимшиг муухай хэсэг нь одоо эхэлдэг байхгүй юу. Энэ анимашн дээр нөгөө нэг хож шууд ингээд ээж аав хоёр нь одоо унтчихэйдэг. Тэгсэн чинь шууд нөгөө нэг ээжийнх нь нөгөө жирэмсэн гэдснээс шууд хүүг нь ингээд татаж гаргаад нөгөө хүүхдийг гаргаад тэгээд угаасаа хүүхд нөхчтэй. Тэгснээ ингээд аав нөгөө хоёр чинь ингээд сэрээд амар ёстой фуфа гэж байжсэн чинь нөгөө аавыг нь шууд нөгөө нэг дикнээс шууд хазаад тастаад алчдаг. Нөгөө Томи чинь энээс болоод тийм нэг шоконд ороод тэгээд ухаалчдаг. Тэгээд зүүдэндээ нэг юм том юм ураг гардаг байхгүй юу? Тэр ураг руу ингээд аваачаад орчдөг. Тэгснээ гинт ингээ энгийн үйл явдал болж басна аав ээж нохоо олцсон байгаа анзаардаг хгүй. Тэгээд шокноосоо сэрээд тэр анимашн дээр нэг гол тийм худаг гэдэг нэг юм байдаг. Тэгээд тэр худагн дээр очиод байсан чинь нэг сахиус ч юм уу нэг хүн гарч ирснээр тэгээд чиний өстө нэг хүслийг биелүүлж өгье гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө Томи чинь би аав ээжигээ амьлуулмаар байна гэдэг. Нөгөө нэг хон чи өстө надаа онгоноо өгвөл аав ээж чи амьлнаа гэлцдэг хгүй юу? Тэгсэн чинь нөгөө үг чи итгээд аав ээж дээр очиод аав ээжийнхээ цогцсныхаа дэрэг нохоотойгоо яадаг хгүй юу? Амар юмстай амар миний утсаа тэгэж өгсөн ч гэсэн аав ээж нь амьлахгүй. Нөгөө нэг Томи чи гүрхийн амтан өгсөн дүүгээ бариад харамсаж онорсоо суугаад тэгээд бүлгэн дуусчдаг. Гэтэ антропологч энэ гурван юм хоорондоо холбоотой дээ юу? Дараагийн 2 дугаар хэсэг гардыг шингэн санахоо гэдэг нэртэй. Энэ нь болохоор нэг тийм цуврал алдуурчны талаар гэх юм уу? Цуврал алдуурчдын хохирогчдынхон учирхаанаас нь шингээ аваад өөртөө ингээд тариад тэгээд дурсамжаа өөрчилдөг ч юм уу тийм их сольдог. Тэр алдуурч нь болохоор нэрээс ингээд хар тамхин масурагч ер нь ингээд бас бүтэхгүй нөхөр байдаг. Эний юу нь болохоор ингээд сүмд ингээд нэг нөгөө алдарч ижсэн нэг залуу ингээд авч хагаад санахын учирхаанаас нь юм шингээ аваад ингээд дурсамжаа өөрчилж байгаа хэсгээр эхэлдэг. Тэгээд шууд үзэгдэл дээр нэг тийм хоёр юм хүлгүү юм төмрөн хүлтэй нэг ахмад дайч алхаж агаад биеийн үнэлэгчтэй таараад тэр нь ингээ гаж сүлтэй ингээд хангуулын бас нэг муухай хэс гардаг хгүй юу. Тэгсэн чинь ахмад дайч чинь бас нэг тийм хөлөн алдсан нэг амар муухай дуурсамжтай. Эможи царайтай нэг сонин юмнуудыг ингээ хөөж агаад тэднээсээ болоод шархтаад тэгээд ийм хоёр хүлгүү болсон юм байлээ. Тэгээ нөгөө ахмад тэр дуурсан чинь гин толгойд нь орж ирээд нөгөө нэг ингээд биеийн үнэлэгч шууд ингээд нүдийг ингээд нэг нүдийг сугалцдаг хгүй юу. Тэгсэн чинь эмхтэй нь шууд нас чинь нэг юм архины шил бэрээ шууд хүзүүрөө яагаад алчдаг байхгүй. Эмхтэй чинь
авраач туслаач гээд алхаж явах замдаа сүм рүү ордгийн. Сүм рүү орсон цуврал алуурч чинь сууж яадаг гэхгүй юу. Тэгээд цуврал алуурчнаас тусламж гуйсан чинь нөгөө цуврал алуурч нь би чам туслын мослигээд тэрвэрч авснаа эмхтэйг чинь шууд ингээд алаад тэгээ нөгөө нэг санаахан булчирхаанаас ингээд дурсамжийг авч байгаа юм даа. Тэгээд өөр дээрээ тарьсан чинь тэр эмхтэй их нь дурсан чинь зүгээр мэдгүй нэг амар жихэн тамийн мами өстө муухай зөв амар юм гардаг зөө. Эсвэл мэдгүй юу ч гараад байгаа нэг хоёр толгойтой өстө баахан нүцэн амар муухай махвар янз бүрийн хүчирхийл янз бүрийн муухай юм гардаг зөө. Тэгээд нөгөө нэг цуврал алуурчсан тийм амар тамийн муухай үзэгдэл харсан юм чи шууд өөрийгөө буудаад амиа хорлцдаг. 3 дахь хэсэг нь болохоор мангаснууд маск өмсдөг. Тэр анги нь болохоор рел гэдэг нэг хүүхдтэй. Тэр нь болохоор тийм толгойдоо юм баг зөөж авдаг. Яг бол толгойд нь Xiaomi ихтэй зөө. Ахтай гэсэн үгээд төрхтөө тийм жоохон Xiaomi ихтэй төрцөн зөө. Тэгээд тэрнээсээ болоод ингээ маск зөөдөг. Тэгээд гэр бүлийнхэн ч гэсэн тэрнээс нь болоо үзэн яддаг. Тэгээд тэр хүүхдийг хүчирхийлдэг. Тэгээд сургууль дээр ер нь гадуур ховддаг тийм хүүхд байгаа юм. Ralph гэдэг хүүхд ангийнхаа нэг София гэдэг нэг шар устай охин сайн зөө. Тэр ингээ нууцхан крашлдаг зөө. Нөгөө Ralph чинь Софиятай уулзах гайд гэрлүү нь очсон чинь гадаа нь аав нь гэж байдаг хгүй юу. Тэгээ аавтай ингээ ярилцсан чинь аав нь нөгөө нэг Софиягийн бичлэгийг нь зардгийн. Очи Софиягийн бичлэгийг авчих гээд. Тэгсэн чинь яг үндэ София чинь гэртээ бас тийм нэг амар хүчирхийлэлтэй бас хэцүү орчинд амьдардаг охин байдаг хгүй юу. Тэгээ нэг мэдээж ямар бичлэг зарсан угаасаа ойлгомжтой Софиягийн тийм нэг муухай бичлэгийг зардгийн. Тэгээд тэгсэн чинь аав нь нөгөө Софиягаар хүчээр тийм бичлэг хийж гоош тоотой нөхдүүдэд тийм зардаг хүн байдаг. Ralph гэд бичлэгийг нөгөөд Ralph чинь тэгэд үзчихэд надад энэ бичлэг таалагдахгүй Софиян дээр уйлж ирсэн гэсэн чинь нөгөөх нь чи ахаад үзтгүү чам таалагдсан малаг ингээ аав нь тэгдэг байхгүй юу. Тэр Ralph гээ хүүхэд чинь нэг тэнэг нохоотой таардаг юм аа. Тэгээ би яг тэр хэсгээс тадахгүй ямар ч тэр нохоо нь бас нэг хормоор хутгаад байдгийн. Тэгээ нөгөө Ralph чинь зүүдэндээ нөгөө Софиятай уулзч ингээ зүлдэг байхгүй юу. Ямар ч Софиятай гайхалтай дурсан өнгөрүүлж байгаагаар зүүдлээд тэгээ зүүднээсээ хэрээд тэгээд София ихээ ингээ гэрт нь очсон чинь аав нь гээ нэг гаж гараагаа штеп. Тэр шууд нөгөө нэг Ralph хүчээр "Хүй Ralph ороод ир" гээд хүчээр оруулж ирснэ. Хоёр одоо бэлхээ ярьсан ор гээд шууд шахдаг байхгүй юу. Камер тавьсан. Дараагийн бичлэгээ зарах гад. Тэг нөгөө хоёр нь дургүй байсан ч гэсэн ингээд хүчээр ингээд тийм амар муухай үйл хийж байгаа байхгүй юу. Ralph чинь бас ингээд бас шокроод Софиягийн гэрээс гараад гэртээ очдөг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө бичлэгийг нь аав нь үзсэн сууж байгаа. Аав нь бас гаж гараас бичлэг авдаг хүн байд таардаг. Аав нь нөгөө нэг гаж бичлэгийг үзсэн. Нэг Ralph үгүй. Уусаа чамаар бахарх чинь чи одоо л баг ирэх хүн боллоо мол гээ. Аав нь бас нэг мэдрэл муутай нөхөр зөө. Тэгээ нөгөө Ralph чинь тэсгүй аавыгаа гольфны цохороор цогцолоод дээд давхар руу очиод ээжигээ шууд буудаж алаад тэгээд Софиягийн гэрт очиод гаж донтой аавыг нь бас нэг хажууд нь байсан гаж нөхрийг алаад тэр үеэр нь Лара нөгөө тэнийг нохоожин гараад ирчтэй харангийн нохоо. Тэгээ шууд чи ингээ маск аваад Xiaomi ихийг огтлж аалмал гэдэг байхгүй. Тэгээ нөгөө Ralph чинь шууд үгээр нь ингээд шууд хажуудлынхаа нөгөө нэг юугаа ингээд тавьчаад огтлоод тэгээд ерөөхдөө энэ аимшигт юм дуусч байгаа. Тэгээ сүүлчийн хэсэг дээр нь болохоор худгийн дээр Tommy, Ralph, Sophia тэгээд үлдсэн үгсэн тэр ахмад ээж эмэгтэй гурван ингээд сүнслүүд нь гэдгийн ард ингэж байгаа. Тэгээ тийм байдалтай ер нь дуустдаг. Тэгээ одоо энэс яг ямар утга санаа авах уу? Яг ямар зорилгоор яах гэж хийсэн? Яг хүмүүс юу үзүүлэх гэж байсан? Зүгээр хог хийсэн байгаа гэхэд яг боломж. Өмнө нь болохоор би бичлэгнийхээ чанарыг сайжруулах гэсэн аргаар хийхгүй байдаг байсан байлээ. Тэгсэн чинь одоо хамаагүй шууд боломжоор өөрийнхөө ингээд сайжруулаад хийхэд болох юм билээ. Тэгээ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Энэ хүрээд бичлэг дууслаа. Баяртай.